За хай бүгдний өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзж байна. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр нэг судалгаа бий болсон. Тэгээд тэр судалгааны юуны талаар вэ гэхээр Наруто үзэж өссөн хүүхдүүд асуудал бэрхшээл гарч ирэхэд тэрийг даван туулах чадвар одоо өндөр байна гэсэн нэг тийм судалгаа харсан байхгүй юу? Тэгээд ер нь тэр судалгааг дотор нь яг юу багцныг та хэд хураангуулад гоё тайлбарлаж өгмөр санагдаад. За судалгааны энэ үндсэн зорилго нь болохоор Наруто бол зүгээр нэг ингээд бүхэлдээ кино биш ээ. За энэ бол ингээд төсвөр хатуужл болон одоо сэтгэл зүйн тэр хүнд гэмтлийн дараа хэрхэн одоо өсөж, дээшилж, дэвшиж болохыг ингээ харуулсан одоо тийм бүтээлээ гэж үзсэн байгаа. За тэгээд одоо Нарутогийн тэр бага насныхан тэр нийгмээс гадуур хагцсан тийм хүүхдээс одоо ирээдүйд тийм хүлээн зөвшөөрөгдсөн Хоккега буюу тийм том удирдагч болох хүртэл тэр замналыг нь одоо сэтгэл зүйн шинжлэх ухааны тийм үндслэлтэйгээр ингээд энэ судалгаа хийсэн гэсэн үг. За тэгээд энийг болохоор Кирияку гээд сэтгүүл дээр хэвлэгдсэн байлээ. 2025 оны ийм судалгаагаа. За тэгээ Нарутогийн төсвөр хатуужлын одоо гол хүчин зүйл нь ийм 3 хүчин зүйлээс ингэж энэ судалгаан дээр үзэж байгаа юм байлээ. За эхнийх нь болохоор одоо нийгмийн дэмжлэг болон багш гэж байгаа. За төсвөр хатуужлал нь ганцаараа бий болдгоо. Нарутогийн хувьд гэх юм бол Какаши, Жирая зэрэг багш нар нь одоо Нарутогийн сэтгэл зүйн доктортой доктортой байдлыг дэмжиж одоо амьдралын ухааныг зааж сургасан тийм чухал хүмүүсээ гэж явж байгаа. Тэгэхээр багш бол одоо энэ гол хүчин зүйлсийн нэг нахны. За дараачих нь болохоор сэтгэл хөдлөлийн удирдлага гэж байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр одоо Наруто тэр ганцаардл болон гомдлоо өшөө авалт болгож хувирахын оронд бусдад туслах, өөрийгөө хөгжүүлэх тэр хүч болгож хувирахсан. Тэр хэцүү хүнд байдлын дараа одоо өөрийг нь тийм хэцүү байдалд оруулсан хүмүүсээс ингээд өшөө авахын тулд өсөж дэвжээгүй, бусдад туслахын тулд өөрийгөө хөгжүүлэхийн тулд сэтгэл зүгээ маш сайн удирдах гэсэн энэ өөрийнх нь одоо сэтгэл хөдлөлийн удирдлага гэж хоёрт нь энийг авч үзэж байгаа юм байна. Тэгээ гуравт нь гэх юм бол ямар нэгэн зорилготой байх, утга учиртай байх гэдэг зүйл яг энэ хамгийн сүүлийнх нь хүчин зүйлд нөлөөлж байгаа юм байна. Яагаад тэгэхээр ямар ч хэцүү зүйл болсон ерөөсөө Нарутогийн дотор яг нэг л зорилго байсан. Тэр нь угаасаа Хоккега болох байсан шүү дээ. Тэгээ тийм учраас юу ч болж исэн хамаагүй тэнд нэг юм том зорилго байгаад байгаа учраас тэрэндээ хүрэхийн тулд замд нь юу ч тохиолж исэн байсан хамаагүй тэрийг ингээд аваад л гараад исэн гэсэн үг. Тэгэхээр одоо амьдралдаа нэг юм том зорилго тавиад тэрэндээ хүрэхийн тулд хичээх нь амьдрал тохиолдох янз янзын тийм зүйлсүүдийг давж гаргахад айгүй хүч дэмжлэг болдог гэсэн санааг яг энэ үгээр илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгээ мэдээж энэ бол Япон аним. Тийм учраас Япон хүмүүсийн амьдралын ийм үзэл санаа үнэт зүйл бас энэ дотор ингээ орж ирсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр гамбару одоо нөгөө гамбате гэх хичээгээрээ гэдэг ганцхан тэр үг заяа. Тэгээ ингээл одоо ер нь ингээл өвдөжсэн ч хичээ, өсөжсэн ч хичээ, ямар ч хэцүү зүйл тохиолдсон ерөөсөө хичээгээдээ гэл Японы ер нь баг бүхэл аним дээр, бүхэл кинон дээр, баг зар сурталгаан дээр нь хүртэл ингээд зөвхөн ингээ ганцхан хичээх гэдэг зүйл одоо энэ хүмүүсийн энэ улс үндэстний ингээд цусан дотор нь ингээд шингэсэн байдаг. Тэгэхээр Наруто дээр ч гэсэндээ яг энэ зөвхөн одоо хичээх гэдэг ганцхан зүйлийг хичээвэл яг юу болдог вэ гэдгийг харуулах гэж аягүй их зорьсон. Ер нь аним тэр чигтэй ер нь яагаад хүмүүс аним үздэг вэ гэхээр энэ дээр болохоор бас нэг юм гарч ирж байгаа юм л да. Нөгөө л нэг яригддаг, харьцуулагддаг жишээ нь хэм бол Disney яа штэ. Тэгээд гэхдээ яг хуу сүүлийн үеийн орчин үеийн Disney бол одоо тийм баха болцсон. Гэхдээ өмнө нь яадаг байсан бэ гэхээр яг Naruto энтрийг гарч явах үед яадаг байсан бэ гэхээр одоо Disney хүүхдийн кинонууд заавал ямар нэг юм ич хэдийн зүйл тохиолддог ч юм уу те. Одоо ингээл хүсгэлжнэр ингээл нэг шидэт таг нь гарч ирээл асуудлын шийдвэрлээд өгчдөг ч юм уу те. Ямар нэгэн болохгүй бүтггүй зүйл тохиолдоход тэрэн дээр нь заавалчгүй нэг юм гаднаас нэг юм одоо ич хэдийн хүчин зүйл юм ингээл нөлөөлөл тэр асуудлыг нь проблемыг ингээ шийдээд өгчдөг. Эсвэл тэ нэг юм амар гоё ханхуу гарч ирээл гэрлээл аж аргалтай дуустдаг ч юм уу. Тиймэрхүү ингээд би ингээ хэцүү байжсэн ч гэсэндээ надад ямар нэгэн хүн ирээд тусалчих юм биш дээ. Тэ нэг тиймэрхүү санааг илэрхийлдэг гэдэг байдлаар ингээд анимтай ингээд аягүй харьцуулагддаг байсан. Тэгэхээр ер нь бол ингээ анимнууд дандаа ямар нэгэн байдлаар өөрөө хэцүү байдлаас хүнд хэцүү тэр өвдөлттэй тийм байдлаасаа ингээ гарч ирдгээрээ аягүй гоё санагддаг. Ер нь ингээд хүмүүст аним үздэг хүн болгонд нэг юм рол ийм дүр байдаг штэ. Миний болохоор яг fairy tale-ийн ярьж байгаа байхгүй юу? Би бүр ингээд ярьж тэр хүмүүсийн төлөө бүр ингээд яаж тулалддаг, ямар өвдөлтийг тийч гараад бүр юу болдог лээ. Тэгэнгუთ яг ингээд хүнд хэцүү зүйл тохиолдсон баг надад ингээд заримдаа ярьж ингээд дотор боддог үе байдаг байхгүй юу? За яадаг лээ те ингээд үнэхээр ингээд хичээгээд давчих юм бол ингээд ард нь юм гоё сайхан зүйлс ингээд байгаа гэдгийг одоо мэдрүүлж өгдөг гэх юм уу. Тэгээ та хэд бас ингээд доор комментээр бичээрэй. Та хэд амьдралд одоо айгүй том импакт үзүүлсэн, сайнаар эргээр нөлөөсөн, хүнд хэцүү цагт чи ингээд аварж ийсэн, тусалж ийсэн ч юм уу. Тиймэрхүү түүх байвал доор коммент хэсэгт хуваалцаарай. Тэгээ энэ судалгааны эцэст нь одоо дүгнж хэлэх дүгнэлт нь гэх юм бол
одоо Нарутогийн түүх яагаад ингээд дэлхийд даяар алдартай байгаагийн шалтгаан нь хүн болгонд тохиолддог ганцаар л бүгдлгүйтэл бэрхшээлийг хэрхэн даван туулж болохыг харуулсан. Одоо ийм дүгнэлтийг гаргасан байгаа юм. За тэгээ энэхүү аним нь хүмүүст өөрийнхөө амьдралд тохиолдож буй бэрхшээлийг даван туулахад урам зориг өгдөг хүчирхэг хэрэгсэл юм аа гэж тодорхойлоод дууссан байгаамаа. Тэгээд энэтэй бол бүр үнэхээр 100% санал нийлж байна. Ер нь одоо нийгэм тулгамдж байгаа асуудлуудыг харангуут яг тэрнтэй нь холбоотой ч юм уу эсвэл тэрний гарц гаргалгаагийн шийдэж өгж болох үс тийм анимнууд заавал байж идэг заяо. Жишээ нь одоо ингээд AI рүү ингээл ирж штэ. Одоо бүр ингээл бүхэл юм AI болсон. Тэгээ баг AI-аар хийсэн бичлэгийг жирийн бичлэгнээс ингээл ялгаж чадхааргүй болтлоо тийм амар өндөр түвшинд ингээ хүрсэн байна. Тэнгууд одоо жишээлбэл одоо AI-тай холбоотой гоё аним гэх юм бол Psycho Pass гэдэг нэг аним байгаа. Тэгээд би санал болгож чинь та хэдэд энийг бас үзээрэй. Тэгээд Vivi гэдэг бас нэг ганцхан ангитай ийм одоо movie аним байгаа гэсэн үг. Тэгээд тэр бас аюу гоё. Ингээ робот ингээ сэтгэл зүрэхтэй байж болох уугүй юу өдр гэл нэг тиймэрхүү юмнууд яригддаг та ингээ яг хүн шиг болж чадахгүй ч гэдэг юм. Тэр асуултын хариултыг нь өгөхөр тийм аним байгаа. Одоо энэ үеийнгийн дээрлэхэлт гэл бас аюу гарч байгаа штэ. Тэгэнгүүт ингээ дээрлэхэлттэй холбоотой бас та хэдэд санал болгохоор аним гэх юм бол Taco P Original Sins гэдэг саяхан сүүлд гарсан аним байгаа. Йоо тэр бүр үнэхээр солиотой заяа бүр тэрийг заавал үзээрэй. За тэгээ дээрэс нь Bokudake ga Inaimachi гэдэг нэг юм аним байгаа. Тэр болохоор юм 10 жилийн бага сургуулийн хүүхдүүдийн дотор гардаг юм одоо үйл явдлыг харуулдаг тийм аним баггүй юу. Тэгээ энэ дээрээс ингээд дээрлэхэлт болон тэр гэр бүлийн хүнд хэцүү байдал хүчирхийлэл юу нь яадаг вэ? Эцэстээ юунд хүргэдэг вэ гэдгийг аюулсаа харуулж чадах тийм аним байгаа. Тэгээд өөрийнхөө насанд таарсан тий насны ангиллалтаа таарах үйс анимыг юу н үзэж байгаарэ гэж зөвлөмөр. За тэгээд өнөөдрийн бичлэг юм байла. Баярлалаа. Баяртай. Харч.